Манай дуут орлон нь энэ цэлдтэй эсрэг буюу дэлхийн нийт Монголд хурамч уулсан энэ COP17 арга хэмжээнд оролцож байна. Энэ арга хэмжээнд оролцохдоо бид нар урлагийн хамт олон маань өөрсдөө хийж бүтээсэн үндэсний өв соёл одоо Эрдэнэт оюу толгой зэрэг томоохон уурхануудаас гардаг баяжмлуудаар зэссээр гэдэг юм уу одоо бүтээгдэхүүнүүдийг хийгээд оролцож байна. Энэ дээр гол нь одоо бид нар Монгол шатрыг одоо их онцлохыг хичээж байна. Шатрын спорт, өв соёл, урлаг, урлах үе одоо уран сэтгэмжийн талаар бид нар дэлхийн нийтэд танилцуулж байгаадаа баяртай байгаа. Тэгэхээр Монголын үндэсний өв соёл гэдэг бол одоо дэлхийд мэдээж улс орон болгон өөрсдийн гэсэн үндэсний өв соёлтой боловч манай өв соёл арай илүү түлхүү тийм гүн агуулга утга бэлэгдэл шингээсэн байдгаараа онцлогтой байдаг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө өв соёлыг одоо дэлхийн 197 орны төлөөлөл болсон хүмүүст үзүүлж харуулж яах гэдэг бол биднэрт ч гэсэн бас нэр төр хэрэг юм аа. Дуут орлонгийн хамт олон бид нар энэ удаагийн COP17 арга хэмжээний хүрээнд Монгол улсынхаа павильоныг засаж тогтчууллаа. Дээрэс нь одоо нүүдэлчин наадам дээр солийн яамны гэрээг тогтчууллаа. Цэнхэр бус, ногоон бүс дээр нийтдээ одоо бид нар 5 газар одоо зэрэг өв соёлын сурталчлах үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хүрээндээ бид нар одоо бидний үндэсний өв соёл дотроос юу нь онцлогтой вэ? Юу нь дэлхийдээ ижилсдэг вэ? Эсвэл юу нь өөр одоо ондоошлолтой байдаг вэ гэдгийг харуулахыг зорж байгаа. Жишээлбэл хөл төрөлхтөн болоо шатар дээр хэл яриа, үзэл бодол, хар цагаан, Африк, Америкаас үл шалтгаалж шатар болоод дэлхийн нэг хэл учраас энүүгээр оролцож байгаадаа бол баяртай байна. Тэгэхээр гадна дотны зас төлөөлөгчд бол өндөр ажилтнууд өгж байгаа анзаарагдаж харагдаж байгаад нь бид нар бас урам авч байна гэсэн үг. Ер нь бол манай урлагийн хамт олон бол дэлхий дээр нийтдээ одоо Монгол орныг төлөөлж Монгол улсын элчин сайдын яамдууд дээр одоо үндэсний өв соёл болох шатраас орсон таниулж байна. Одоо дэлхийн олон орноор явж үндэсний өв соёлоос сурталчилсан юм туршлагатай урлан учраас энэ удаагийн COP17 дээр бас бид нар биднийг урьж оролцуулсан байгаль орчны яам, соёлын яам, одоо бусад холбогдох газруудаа бас баярлалаа талархаж байгаа. Мөн одоо биднийг дэмжиж зарим үе захиалга өгж байна. Хамтарч ажиллах санал тавьж байгаа төр хувийн хөгжлийн байгууллагуудаа баярлж байна. Миний хувийн хүний зүгээс бол би одоо 43 дахь жилдээ энэ урлах үег бол сонирхон судлаж чадах чинээгээр хийж хэрэгжүүлж яах гэж ойлгож байдаг. Алдаа дутагдал бид нарт байсан боловч онолт амжилт нь бас төлхөө байлаа. Энэ бүхний одоо дэлхийн одоо дэд таац гэж ойлгож байна. COP17 бол бид нар бид дэлхийн 197 орноор явж тойрч чадахгүй ч гэсэн нэгдэж чуулж байгаа энэ үед нь өөрсдийнхөө энэ чадамжийг харуулна гэдэг бол одоо үгээр илэрхийлэхгүй том одоо сайхан үйл явдлаа. Арга хэмжээ маань дундаа орж байгаа боловч одоо үзэгчид манай улсын сонирхогчид болон гадна дотны хүмүүс одоо их сайхан хүлээж авч байгаад баярлаад байна. Миний бие 1981 оноос ахуулаад одоо энэ дүрслэх, зурх, одоо сийлбэрлэх одоо Монгол дархны энэ аргуудыг одоо шимтэн сонирхоод одоог болтол оролцсоор байна. Жишээ нь одоо миний яг өмнө байгаа шатар бол одоо Монгол наадам гэдэг дүрслэлтэй шатар. Энэ шатрын гол онцлог нь болохоор дандаа өнгөт металл, үнэт металлуудаар хийгдэж байна. Өнгөт металл гэдэг нь одоо бид нар Эрдэнэтээс гарсан, оюутлогоос гарч байгаа баяжмлуудаар үнэт металл гэдэг нь 900-ээс харцтай мөнгөөр мөнгөлөөд алтаар алттаад тэгээд одоо үндэсний хэв соёлыг шингээсэн ийм дүрслэлүүдийг гаргаж шатарч хилжүүлж байгаа гэдэг бол одоо бас би надад хувь хүний зүгээс ч гэсэн их гоё, сонирхолтой, урамтай байдаг. Бид нар одоо яг бизнесийн, капиталын гэхээсээ илүү арай нэг юм үндэсний өв соёлоо шүтэн биширдэг хүмүүс учраас баяртай одоо эсвэл алдаа оноотой бүх цагтаа бид нар бол энэ урлаг урлахуудаа үнэнч байснараа бол одоо өнөөдрийн өдөр бол баярлалаа сууж байна да. Жишээлбэл манай дуут орлонгийн хамт олон бол маш олон төрлийн загвар шатрууд дээр үндэсний өв соёл, үлгэр томог, түүх, одоо ёс заншил бүгдийг шингээж оруулахыг хичээж байна. Энэ ч үүднээсээ бид нар бол одоо Атила хаан Ромыг байлдан дагуулсан, Чингис хааныг одоо хэрвээ хоризмын султантай найр хийсэн болоод эсвэл Монгол ардын үлгэр бодоггүй бороо үгний үлгийг шатрч хилжүүлсэн, цай сууны дээж өргөх ёс ёслолыг одоо илэрхийлсэн цотгомол
утсан сүлжмэл, хөөмөл одоо энэ цацлуудыг олон түмэнд таниулж энэ нэг ясны саян гэгэрүүлэх одоо бас үүргийг давхар гүйцэтгэж байна гэж бид нар бол ойлгож байгаа. Тэгэхээр Г-Фармандалагийн хүрээнд бол Дуулуурдангийн хамт одоо оролцож байгаа доо сэтгэл өндөр байна да.